Америкийн нэгдсэн улсад жил бүр ойролцоогоор 600 мянган хүн сургаггүй алга болсон гэж бүртгэгддэг байна. Энэ нь айдас төрөн мэт санагдавч алга болсон насан туршидтын 80% нь, хүүхдүүдийн 90% нь 48 цагийн дотор олддог. Өнөөдрийн дугаараараа бид сургаггүй алга болоод олон жилийн дараа илэрсэн 3 хүний хэргийг ярих болно. Номер 1. Jacqueline Rance Crackman болон Melvin Epoffin хэрэг. 18 настай Jacqueline Rance Crackman-ыг гэр бүлийнх нь хамгийн сүүлд 1965 оны 9 сарын 24-нд Ohio мужийн Columbus хот дахь эцэг эхийнхээ гэрт очиход нь харсан байдаг. Тэр өдөр Jacqueline өрөөний хамтрагчийнхаа хамт Iowa мужийн Glenwood хотод болох хурминд оролцохоор явах гэж байсан учраас хоёр хүүхдээ эцэг эхийнхээ гэрт үлдээгээд явжээ. Гэвч Jacqueline хүүхдүүдээ авах гэж хизээч буцаж ирээгүй юм. Удалгүй эцэг эх нь Жекигийн өрөөний хамтрагч Айвагоос буцаж ирснийг олж мэдсэн ч түүнтэй ярилцаад Жекиг хаан ихтэй буулгаад явсан гэж хэлсэн боловч яг хаанд буулгаснаа хэлэхээс татгалцсан байна. Олон жилийн дараа эрх баригчид сургаггүй алга болсон энэ хэргийг шалгаж эхлэхэд тухайн амралтын өдрөөр Glenwood хотод ганцхан хурмын арга хэмжээ болсон байв. Тэр өдөр хурмаа хийсэн хос Жеки болон түүний өрөөний хамтрагчийг огт танихгүй хурмандаа ч урайгүй гэдгээ мэдэгджээ. Мөн өрөөнийх нь хамтрагчийг дахин байцаасны эцэст 18 настай Жеки тухайн үед өөрийн хүсэлтээр гэрээсээ бүр явж сургаггүй алга болсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Жеки алга болох үедээ нөхрөөсөө салаад удаагүй байсан. Тэр 16 настайдаа гэрлэж удалгүй анхны хүүхдээ төрүүлсэн ч 1965 оны эхээр нөхрөөсөө салсан бөгөөд тус оны 9 сард түүний нөхөр нь албан ёсоор салах өргөдөл гаргасан байжээ. Жекигийн эгч эрх баригчдад мэдэгдэхдээ Жеки сургаггүй алга болохын өмнөх явсан 2 хоногийн аялалд 2 чандам хувцас бэлдсэн байсан их хачин санагцсан. Мөн түүний машин хожим нь гэрийнхэн гаднаас олдсон ч чандамууд нь машин дотор байхгүй байсан гэнэ. Үүний зэрэгцээ 31 настай Melvin Epoff Nebraska мужийн Racing City хотоос алга болсон байна. Тэр эхнэр болон 4 хүүхдийнхээ хамт өдрийн турш зугаатай цагийг өнгөрөөж эцэг эхтэйгээ ч оройн хоол идсэн байв. Өмнө нь ярьсан Жекигийн эмэгтэйг алга болсноос хойш яг 1 сарын дараа буюу 1965 оны 10 сарын 24-ний орой Melvin эхнэртээ дэлгүүр орж шар ариг аваад ирье гэж хэлээд гэрээсээ гарчээ. Гэвч тэр дахин хизээч гэртээ эргэж ирээгүй байна. 1965 онд орон нутгийнхны дунд Жеки болон Melvin хоёр хоорондоо дотн харилцаатай байсан бөгөөд хамтдаа зугтсан гэсэн цуурхал дарахсан байдаг. Melvin алга болохдоо зоосны цуглуулга болон 1954 онд үйлдвэрлэсэн Oldsmobile маркийн машинаа авч явсан бөгөөд түүний машин хизээч олдоогүй юм. Олон жилийн турш Жеки болон Melvin-ы гэр бүлийнхэн тэдэнд яг юу тохиолдсон талаар ямар ч мэдээлэлгүй мухардмал байдалтай хоцорчээ. Charlie Project буюу Америкийн нэгдсэн улсад сургаггүй алга болсон хүмүүсийн тухай дэлгэрэнгүй олон нийтийн судалгааны мэдээллийн сангийн мэдээлснээр Жеки 1990-ад он хүртэл албан ёсоор сургаггүй алга болсон гэж бүртгэгдээгүй байна. Түүний эгчийн хэлснээр 1965 онд цагдаа нар уг хэргийг огт сонирхоогүй, хэрэг үүсгээгүй, үнэндээ ямар нэгэн мөрдөн шалгалт болсон гэж би бодохгүй байна. Цагдаа нар юу ч хийгээгүй гэжээ. 2008 онд гарсан баримтат кинонд Жеки алга болсноос хойш түүний өрөөний хамтрагч болон хуучин нөхөртөө хинч ярилцаагүй болохыг харуулсан байдаг. Хожим нь Жекигийн эгч ярихдаа алга болсон дүүтэй тун адилхан нэгэн эмэгтэй ээжийнх нь оршуулган дээр ирсэн. Мөн түүний ажлын байран дээр нэг удаа ирсэн ч айл тохиолдолд нь асуулт асууж амжихаас өмнө зугатаад явчихсан гэжээ. Олон 10 жилийн турш тэдэнд юу тохиолдсныг хинч мдээгүй хэвээр байсан ч 2009 оны 5 сард үнэн эцэстээ ил болсон байна. Эрх баригчид Жеки болон Melvin хоёрыг олж тэдэнтэй утсаар холбогдсон байдаг. Тэд гэр бүлүүдээ орхин хамтдаа шинэ амьдрал эхлүүлэхээр зугтсан тогтоогджээ. Небраска мужийн авто замын цагдаагийн газрын төлөөлөгч Deb Collins тэд ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Өөрсдийн чөлөөт сонголтоор явсан гэж мэдгдсэн бөгөөд тэдний хүсэлтээр оршин сууж байсан газрыг олон нийтээс нууцлсан гэжээ. 44 жилийн дараа эцэст нь тэдний сургаггүй болсон хэрэг шийдэгдсэн ч Жеки өөрийн 2 хүүхэдтэйгээ, Melvin өөрийн 4 хүүхэдтэйгээ холбоо барьсан эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байдаг. Номер 2. Таня Кетч Маккарон. Таня Кетч Маккарон 1981 оны 10 сарын 14-нд төрсөн. Тэрээр 1990-ад оны дунд үеэр гинэт алга болсноор энэ хэрэг Америкийн нэгдсэн улс даяар олонний анхааралд өртсөн юм.
Пенсильвани мужийн Маки спорт хотын Корнелл Мидл скуулийн сурагч байсан 14 настай Таня сургуулийн харуул хамгаалтын ажилтан болох Томас Хоуз гэх өөрөөсөө 24 насаар ах хүнтэй танилцаж, Хоуз Танягийн итгэлийг олж түүнийг сэтгэл зүйн урхиндаа оруулжээ. Таняг хичээлээ тасалж байхад нь Хоуз барьж авсан ч би чамайг багш нарт мэддэхгүй гэж амласан байна. Түүнийг ойлгож хандсанд баярлсан Таня ахмад насны энэ эрэгтэйд дотн сэтгэлтэй болжээ. Үүнээс хойш хэдэн сарын турш Хоуз Таняг хичээлээс нь гарган ярилцаж, чихэр, цэцэг, тамхи авах мөнгө зэрэг бэлгүүд өгч эхэлсэн байна. Таня хойжмон тухайн үедээ өөрийгөө сэтгэл санааны тогтворгүй байдалтай их стресстэй байсан гэж дурссан. 1996 онд Танягийн эцэг эх нь таагүй байдлаар салж, Таня сургууль дээрээ байнга дээрлэхүүлдэг болжээ. Эдгээр асуудлаа Хоузд ярьснаар тэр Таняг гэрээсээ явж түүнтэй хамт амьдрах хэрэгтэй гэж яатгаж эхэлсэн байна. Шатны хонгилд анх түүнийг үнсснийхээ дараа Таня 38 настай энэ эрэгтэйд өөрийгөө дурлсан гэж боджээ. Ингээд 1996 оны 2 сарын 10-нд Таня гэрээсээ хэдхэн милийн зайд орших Маки спорт дэх Хоузын гэрт очисон бөгөөд гайхалтай шинэ амьдрал эхэлж байна гэж бодсон ч байдал хар дарсан зүйл болон хувирчээ. Хоуз өөрийн эцэг эх болон насанд хүрсэн нэг хүүтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд Таняг хэнд ч мэдэгдэхгүй тулд өрөөндөө хорж жорлонгийн оронд хувин ашиглуулах зэргээр түүнд туйлын харгас хандсан байна. Тэр Таняг гэрээсээ гаргахыг огт зөвшөөрдөггүй, сургуульд ч явуулдаггүй байсан. Түүнийг өдөр бүр Хоуз өрөөндөө цоожолж тогтмол бэлгийн хүчирхийлэл үйлддэг болжээ. Таня Хоузын хоолны үлдэглээр ам зогоож мөн өөрийнх нь эсрэг хийсэн хүчирхийллүүдийг бичгийг Таняд албаддаг байсан бөгөөд Хоуз уг бичгийг хамт ажиллагсад болон найз нөхөддөө сайрхан ярих дуртай байв. Хожим нь Таня ярихдаа тэр надад бэлгийн харилцаанд орсон өдрөө тэмдэглэж байхын тулд Хуанлийг хөтлүүлдэг байсан гэж мэдүүлсэн байна. The Independent сонинд өгсөн ярилцлаганд Таня айдас намайг тэнд хорж байсан. Тэр намайг унтаж байхад минь аална. Эсвэл хогийн ууданд хийж голд хаяна гэж занал хийлдэг байсан гэжээ. Таня 18 настайдаа л өөрийгөө сургуу алга болсон хүн гэж тооцогдож байгааг орон нутгийн сонинд өөрийнх нь зураг нэр гарсныг хараад мэдсэн байна. Үүнтэй зэрэгцэн тэр эцэст нь Хоузын өрөөнөөс гарах эрхтэй болжээ. Хоуз түүнд Ники Аллен гэх шин нэр өгч гэр бүлийнхэндээ удахгүй хамт амьдрах найз охин нь гэж танилцуулсан байдаг. Таняд гадуур гарахыг зөвшөөрдөг болсон ч хатуу цагийн хязгаар тавьж байнга цаг харж явахыг шаарддаг байжээ. Анх удаа жинхэнэ нийгэмд дахин гарч ирэх нь Таняд маш аимшигтай санагдсан гэж дурссан байна. Би яг л гэрэл гэлбсэн бууг шиг байсан гэж тэр хэлжээ. Гадуур гарч хүмүүсийн дунд байх нь Хоузын түүнтэй харилцдаг байсан харилцаа нь хэвийн биш гэдгийг Таняд ойлгуулсан байна. Хоузд хэлэлгүйгээр Таня ойр байдаг дэлгүүрт цагийн ажилд оржээ. Тухайн дэлгүүрийн эзэн Жо гэх болон хамт ажиллагчтайгаа Таня дотн болж би жинхэнэ гэр бүл ямар байх ёстойг тэндээс мэдэрсэн. Би тийм л амьдралыг хүссэн гэжээ. 2006 онд алга болсноос 10 жилийн дараа Таня дэлгүүрийн эзэн Жод өөрт нь юу тохиолдсон тухай ярьж алга болсон хүүхдүүдийн вебсайт руу орвол миний зургийг харна гэж хэлсэн байна. Жо удалгүй цагдаагийн албанаас тэтгэвртэй гарсан хүүтэйгээ холбогдож улмаар мөрдөн байцаагчид 2007 онд Хоузын гэрт очиж түүнийг баривчилсан. Баривчлагдаад Томас Хоуз хүүхдийн ёс зүй, бие махбодыг завхруулсан. Насанд хүрээгүй хүүхдэд онц ноцтой бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг олон зүйл ангиар буруутгагдан 15 жилийн хоригдол авчээ. Гин буруугаач тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх хурлын үеэр Таня хохирогчийн мэдүүлэгтээ хэлэхдээ би одоо чиний хүүхэлдэй биш. Чи миний гим зэмгүй байдал хүүхэд насыг минь булаасан. Намайг гэр бүл минь хайрладаггүй. Би хинт ч хэрэггүй гэж надад итгүүлсэн. 10 жилийн турш чи намайг удирдсан гэж хэлжээ. Хоуз 2022 онд шоронгоос суллагдсан байдаг. Харин Таня өөрийнхөө тухай би өөрийн амьдралдаа маш сэтгэл хангалуун байна гэж ярьсан байдаг. Ингээд 2017 онд тэрээр өөрийн амьдралын түүхээр дурсамж номоо бичүүлсэн. 2018 онд Таня гэрлэж хойдож болсон байна. Эхэндээ Таня эцэгтэйгээ сайхан харилцаатай байсан ч хожим нь эцэг нь болсон явдалд түүнийг зарим талаар буруутгасан тул тэд харилцаагаа тасалжээ. Харин ээжтэйгээ маш дотн хിവэр бөгөөд Таняг амьдралаа дахин босгоход бүх хүчээрээ түүний ээж нь охиндоо тусалсан байна.
Мөн Таня өөрийг нь аварсан гэж үздэг Жо гэх хүнтэй дахин уулзаж олон жилийн дараах амьдралынхаа талаар тэд ярилцжээ. Таня одоо сурагчид болон хүүхэд залуучуудад зориулан бэлгийн болон сэтгэл зүгээр хохирол учруулж болох хүмүүстэй хэрхэн харьцах, тэднээс сэрэмжлэх талаар сургалт лекц хийдэг юм байна. Таня хэлэхдээ бид өөрөөр цаг үед амьдарч байгаа ч хүчирхийлэгч залжин этгээдүүд хүүхдүүдийг яаж урхиндаа оруулж сэтгэл зүйг нь удирддаг арга барил огт өөрчлөгдөөгүй гэж онцолсон байна. Номер 3. Пол Франц Зак. Пол Франц Зак нь 1964 оны 4 сарын 26-нд Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужийн Чикаго хот дахь Майкл Рис гэх эмнэлэгт Честер болон Дора Франц Зак нарын хүү болон мэндэлжээ. Гэвч түүний төрсөн баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй Пол хүү төрөөд удалгүй эмнэлгээс алга болсон байна. Полын ээж Дорагийн ярьснаар нэгэн эмэгтэй совилогч өрөөнд нь орж ирээд эмч хүүхдийг яг одоо үзэх хэрэгтэй байна гэж хэлжээ. Дора хүүгээ тэр совилогчид өгөөд явуулсан боловч Полыг хизээч ээжд нь буцааж авчирч өгөөгүй байна. Бүх нотлогооноос харахад Полыг авч явсан хүн совилогчийн хувцастай байсан ч тухайн эмнэлгийн ажилтан биш байжээ. Тэр эмэгтэй эмнэлгээс Полыг авч зугтааснаас хойш дахин хизээж харагдаагүй байна. Полыг хайх ажиллагаа нь тухайн үедээ Чикаго хотын түүхэнд хамгийн том эрен хайх ажиллагаа болсон бөгөөд 175 мянган шуудангийн ажилтан 200 гаруй цагдаагийн албан хаагч FBI буюу тагнуулынхан оролцсон байна. 24 цагийн дотор 600 айлыг шалгасан ч алга болсон няраа хүүхдийн ямар ч улмөр олдоогүй юм. Энэ хэрэг улс даяар шуугаан тарьж Франц Закийн гэр бүл хүүгээ 9 мэнд буцаан авахыг хүссэн мэдэгдэл хийжээ. Дора мэдэгдэлтэй хэлэхдээ бид зүгээр л хүүхдээ буцааж авахыг хүсэж байна. Түүнийг авч явсан хүн хүүхдийг минь ядаж 2 жил сайн асарч өгөх байлгүй гэж найдаж байна хэмээн хэлсэн байдаг. Честер, Дора Франц Зак нар шин төрсөн хүүгээ алдсандаа гүнээ гашуудаж мөрдөн байцаагчид ирсэн бүх мэдээллийн мөрөөр хөөцөлдсөн ч тухайн үед ямар ч сэжүүр гаргаж чадаагүй юм. Мөрдөгчид тэдэнд хүүхдийн цусны бүлэг болон чихний хэлбэр нь л гол баримт гэж хэлжээ. 1964 оны үед Иран чихний хэлбэрийг хүний хурууны хээтэй адил давтагдшгүй гэж үздэг байсан байна. Эрх баригчид 10,000 орчим хүүхдийн мэдээллийг шалгасан ч Пол олдоогүй юм. 1966 онд FBI Франц Закийн гэр бүлтэй холбогдож саяхан хаягдсан асрамжийн газар ирсэн нэгэн Иран талаар хэлжээ. Тэр хүүг Скот Маккинли гэж нэрлсэн байв. 1965 оны 7 сард Нью Жерси мужийн Нью-Йорк хотын хөл хөдөлгөөнтэй худалдааны төвд хүү тэргэн дотор нүдэнд хөхөрсөн байдалтай олдсон байна. FBI эцэг их нь удалгүй гарч ирж хүүхдээ аавна гэж найдаж байсан ч хэн ч ирээгүй тул хүүг асрамжийн газарт шилжүүлжээ. Эрх баригчид түүнийг алга болсон Пол хүү байж болзошгүй гэж сэжгэлсэн бөгөөд шалгалтаар бүрэн үгүйсгэж чадаагүй цорын ганц хүү энэ байв. Үүний дараа Дора, Честер хоёр Нью Жерсид ирж өөрсдийнх нь хүү байх гэж найдаж байсан олдсон хүүг гэртээ авчирсан байна. Тэр хүү өсч том болоод хожимо энэ талаар ярихдаа ээж маань би итгэлгүй байна гэд энэ хүүхдийг буцааж асрамжийн газар руу нь явуулах. Аль эсвэл тийм ээ энэ миний хүүгээд үнэхээр биш байсан ч гэсэн энэ хүүхдийг аимшигтай амьдралаас аварж болох хоёрхан сонголттой байсан. Тэр зөв гэж бодсноо хийсэн. Би ээждээ намайг сонгож, намайг өсгсөнд баярлаж явдгаа гэж хэлсэн байна. Олон жилийн турш тэд аз жаргалтай амьдарч байсан. Гэвч Пол 10 настайдаа зул сарын бэлгээ хайж байгаад нэгэн хайрцагнаас өөрийн хулгайлагдсан тухай сонингийн хайчлалбаруудыг олсноор эргэлзээ төрж эхэлжээ. Тэр эцэг эхээсээ энэ талаар асуухад тийм ээ чамааг нэлэх байхад хулгайлж байсан юм. Гэхдээ бид чамааг олсон. Бид чамд хайртай. Хүүмэн чи өөр зүйл мэдэх гээд хэрэггүй гэж хэлсэн байна. Хожим нь Пол энэ тухай эргцүүлэн бодсоор тэр цагаас хойш би өөрийгөө хэн юм бол гэж бодож эхэлсэн ч эцэг эхтэйгээ дахин энэ сэдвээр ярьж байгаагүй гэжээ. Нас ахих тусам тэр өөрийн түүхийг илүү ойлгож 2012 онд Пол эцэст нь ДНХ-гийн шинжилгээ өгөхөөр шийджээ. Тэр эцэг эхээсээ ч мөн ДНХ-гийн шинжилгээ өгөхийг хүсэхэд тэд зөвшөөрсөн байна. Би аз жаргалгүй өссөн учраас биш. Зүгээр л үннийг мэдхийг хүссэн. Би эцэг эхээ гомдоохыг хүсээгүй гэж Пол дурссан байдаг. Гэвч дараа нь Дора, Честер хоёр Пол руу залгаж шинжилгээний хариуг хэлэхгүй байхыг гуйжээ. Гэсэн ч Пол хариуг эцэг эхтэй илгээсэн бөгөөд ДНХ-гийн шинжилгээний хариу нь өөрсдийнх нь биологийн хүүхэд байх ямар ч боломжгүй гэсэн хариу гарсан байв.
Тэр өдрийг Пол хизээч мартаж чадаагүй гэж хэлдэг. Миний мэддэг байсан бүх амьдрал дуусах мэт болсон. Сэтгэл санаа гинэд хуурж би юмч бодож чадахгүй байсан. Миний төрсөн өдөр, эрүүл мэндийн түүх, Польш угсаа, католик шашинтай байдал, бүр орд хүртэл бүгд ор үндэсгүй болсон. Нэгэн агшинд би өөрийгөө хэн гэдгээ мэдхээ байсан гэжээ. Тэгвэл түүний жинхэнэ эцэг эх нь хэн байсан бэ? Жинхэнэ Пол Франц Закэд юу тохиолдсон юм бол? 2015 онд DNA Detectives нэртэй сайн дурын удам судлаачдын баг Полийн хэргийг авч үзсэн байна. 2015 оны 6 сард тэд Полийг 1963 онд төрсөн, 1965 онд Атлантик Сити хотоос алга болсон Джек Розенталь гэж зарлажээ. Түүнчлэн түүний эмэгтэй эхэр Жил Розенталь мөн алга болсон байна. Энэ олон жилийн дараа Пол төрөксөдтэйгээ ярилцахад эхрүүдийг бага байхад эцэг эх нь байнга шалтак хэлж хүүхдүүдээ асран хамгаалахыг хүсдэггүй байсан. Тэгээд удалгүй эхрүүд ч харагдхаа болсон гэжээ. Мөн эхрүүдэд эцэг эх нь хүнд хэлбэрийн хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд нэг хамаатных нь ярьснаар эхрүүдийг торнд сууж байхыг харсан гэж мэдүүлжээ. Энэ шалтгаанаар Пол анх дэлгүүрээс олдохдоо нүдэнд хөхөрсөн байдалтай байсан байх. Түүний биологийн эцэг нь сэтгцийн асуудалтай, төрөмгийн уур уцаартай, харин эх нь архинд донтсон байсан байна. Пол ярихдаа миний биологийн эцэг их сайн хүмүүс байгаагүй. Тэд намайг орхисонд би талархдаг. Учир нь би өргөмөл эцэг эхэндээ очсон. Тэд миний амийг аварсан гэж хэлжээ. Пол эхэндээ өрөөсөн эхэрдээ ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон гэж боддог байсан ч хожим нь түүнийг хайж алга болсон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн үндэсний төвд хандаж түүний насанд хүрсэн төрхийг зургаар гаргаж хайсан боловч тэр эхрээ олж чадаагүй юм. Полийн биологийн эцэг эх нь 1990-ад онд нас барсан тул тэднийг байцаах боломжгүй болжээ. За ингээд эцэст нь 2019 онд жинхэнэ Пол Франц Зак олдсон байна. Түүнийг Кевин Рэй Бати гэж нэрлсэн байсан. Энэ мэдээллийг түүнийг нас барснаас яг 1 жилийн дараа олон нийтэд ил зарласан юм. Тэрээр 56 наснда нас баржээ. Нас барахаас өмнө жинхэнэ Пол өөрийн төрсөн ээж болох Дора Франц Зактай энэ олон жилийн дараа хэд хэдэн удаа уцаар ярьсан ч харамсалтай нь уулзаж амжилгүй нас барсан байна. Жинхэнэ Полыг Лорен гэх эмэгтэй үсгсэн бөгөөд тэрээр Чикагод нэгэн эмчтэй үерхэж байгаад гинэт Арканзас руу 1 жил яваад дараа нь Чикагод буцаж ирэхдээ нялх хүүхэдтэй болсон байсан гэнэ. Полыг хулгайлж өсгсөн ээж Лорен 2004 онд нас барсан бөгөөд хүүг анх яаж хулгайлсан талаар одоо хүртэл тодорхойгүй хэвээр байдаг. За ингээ өнөөдрийн дугаар үгээр төгсөж байна. Энэ видеонд лайк, subscribe дарж намайг дэмжихээ бити мартаарай. Танд сайн сайхныг хүсье.